За сайн цаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор би та бүхэндээ ами бизнесийг эхлээд одоо ами бизнесийг хийгээ явж байгаа лидерүүдэд зориулаад энэ 10 үйлдэлийг заавал зуршил дадлах болгоорой гэж одоо хэлмээр байна. За амжилттай явж байгаа одоо энэ бизнесмэнүүдийг хараад ахаар энэ 10 одоо үйлдэлийг зуршил одоо дадлах болгоцсон байдаг. За энэ дотор юу орох вэ? За хэлхээсээ өмнө төрүүлээд манай ами компани маань ямар ч одоо хөрөнгө оруулалт ордгоо. За тиймээрээ ерөнхийдөө эрсдэлгүй байдаг. За хувь хүн өөрөө яг өөрийн хувийн одоо бизнестэй болохыг хүссэн бүх хүмүүст яг ижилхэн хэмжээний одоо эрхчлөө боломжийг өгдөг. За тэгэхээр яг ихээр хувь хүн өөрөө хэр их би намын бизнесээрээ өөрийнхөө лайфстайлыг салмаар байна, илүү сайхан амьдрмаар байна, би өөрийгөө хөгжүүлмээр байна гэдэг бол хувь хүний өөрийн одоо ухамсарт одоо байдаг байна. За тэгэхээр одоо энэ 10 core гэж одоо энэ 10 үйлдэлийг болохоор чинь өдөр болгон хийснээрээ хүссэн хүсээг хувь хүн өөрөө одоо хөгждөг байх нь тий. Ами бизнесмен хувь хүн өөрөө хөгжөхөөр дагаад бизнес нь давхар хөгждөг ийм сонирхолтой бизнес байгаа. За тэгээд энэ 10 core гэдэг нь одоо энэ 10 дотор юу байгаа вэ гэдэг одоо нэг нэгээр нь дурдъя л да тий. За нэг нь болохоор чинь ном унших гэж байгаа байхгүй чек эрхийн ном унших. За заавал ами гэхгүйгээр хувь хүн өөрөө одоо хувь хүнийхээ өөрийн хөгжил дээр бодоод үзсэн ч гэсэндээ ном заавал уншиж явах хэрэгтэй тий. Зарим хүмүүсүүд ингэ хараад хаа би номтой ердөөсөө найзалдаггүй тий. Ном одоо надад хэрэггүй гэдэг ч юм уу тий. Ном угаасаа уншаад дэмий гэдэг ч юм уу. Иймэрхүү бодолтой байдаг. Ер нь бол ном бол маш чухал. За би тэрийг өөрөө бас маш их ухаарсан. За номыг эхлээд ингээ уншихад айгүй хэцүү ойлгомжтой. За тэгээд айжим эхлээд нэг мөр ч юм уу тий. Эсвэл нэг хуудас. За тэгээд айжмаар 2 хуудас болох ч юм уу 3 хуудас болох ч юм уу. Иймэрхүү маягаар одоо айжмаар одоо дадлаг болох нь тий. Зуршил болох нь. За нэг мэдэхэд ном заавал уншдаг болсон байдаг. За энэ номноос бол бид нар маш их хэмиг одоо авдаг, маш их хэмиг сурдаг тий. Одоо ярианы одоо баялагтай болдог тий. Одоо энэ оюун ухаан маань маш их одоо тэлтэй мэдээгүй мэдээллийн хүртэл номноос маш их авдаг. За тийм учраас хамгийн сайн найз бол ном гэж ойлгож байна. За ами бизнесмен амжилттай ажиллахын тулд заавал өдөрт номыг уншиж явах хэрэгтэй. За түрүүлээ өдөрт 10 минут тий. За хажим 15 минут, 20 минут иймэрхүү маягаар одоо ном уншиж явах нь чухал юм байна. За түрүүлээ заавал одоо тий бизнесийн амжилтын одоо иймэрхүү тий маркетингтэй ном биш маркет чинь өөрийнхөө унших гэсэн одоо сонирхолтой номноос хийсэн ч болно. Тэгээд ажимаар зуршлаа бий болгочих юм бол дараа нь одоо яг өөрийнхөө бизнест хэрэгтэй ном уншихад бас болж байгаа байхгүй юу. За хоёрт нь хойш өмнө төлөв хийж байгаа байхгүй юу. За энэ нь болохоор юу гэхээр ямар нэгэн подкаст янз бүрийн одоо тий бичлэг одоо YouTube-ийн одоо янз бүрийн алдартай тий одоо хүмүүсийн амжилттай явж байгаа хүмүүсийн одоо энэ бичлэгүүдийг үзээд контент эдрийг нь үзснээрээ яг вэ гэхээр одоо тэндээс одоо мэдээллийг авах тий энэ хүн ингээд амжилтанд хүрсэн юм байна. Энэ хүний одоо тий амжилтанд хүрсэн зам нь ийм юм байна. Энэ хүн анханасаа ийм амжилттай байгаагүй анханасаа одоо ингэж одоо явсан. Ийм замаар явснараа одоо өөрийн гэсэн одоо бизнестэй өөрийн гэсэн одоо түүхийг бий болгосон байна гэж одоо суралцсан нь шүү дээ тий. За тэр тусмаа ами бизнест бол одоо амжилттай бидний урд одоо алхаа явж байгаа том лидерүүдээсээ бид нар маш их юм сурах хэрэгтэй. За тэгээд одоо онлайн хөгжсөн байгаа учраас онлайнаар бид нар Wi-Fi Солонгос тэр тусмаа Wi-Fi үнэгүй байдаг. За тэгээд ямар ч газар орсон үнэгүй байдаг шүү дээ тий. За тэгээд ерөнхийдөө Wi-Fi байхад л ерөнхийдөө хаанаас сонсож болохоор ийм гой боломжтой байгаа. За тэгснээрээ энэ одоо янз бүрийн подкаст сонсноор яг ихээр хүний оюун ухаан маш их сайн тэлж өгдөг. За ингээ харах харц, харааны үнцөг те хол харах гэх зэргийн ерөнхийдөө маш имийг одоо сурч авдаг учраас энэ өмнө төргийн гэдгийг одоо бичлэг сонсох, подкаст сонсохыг бас маш сайн сонсож байгаа гэж хэлмээр байна. За өдөрт ерөнхийдөө бол заавал 1 цаг гэхгүйгээр 20 минут, 30 минут те ажмаар одоо 1 цаг гэдэг ч юм уу те ингээд одоо татлал туршлагаа одоо улам одоо өргөдөх нь байна. За тэгэнгүүтээ 3-т нь болоод ирэхээр үндүн гэж байгаа байхгүй. За ами бизнес гэхгүйгээр ерөнхийдөө бол ямар ч хүн байсан гэсэн одоо дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй тийм. Дасгал хөдөлгөөн. Хүн чинь ердөөсөө яах гэж амьдарч байгаа гэхээр эрүүл, инх тэгээд дээрэс нь одоо аз жаргалтай амьдрахын тулд амьдарч байгаа тийм. Тэгээд би мөнгө гэдэг хувь хүн өөрөө одоо эрүүл мэнд дээр маш сайн анхаарч чадахгүй тийм. Өвчний өөр болсон ч юм уу ямар нэгэн зовиртой байлаа гэж чинь ямар ч аз жаргалгүй байна гэсэн. Тийм учраас ами бизнес гэхгүйгээр ерөнхийдөө хувь хүн болгон өөрийнхөө эрүүл мэнд дээр маш сайн анхаарахын тулд өдөр болгон дасгал хөдөлгөөн сунаалаа захнаас сунаалт хийх гэх юм уу те оройдоо ингээд 30 минут алхах гэх юм уу за ингээд скот хийх ч юм уу те жоохон гүүгч гэх юм уу иймэрхүү маягаар өөрийнхөө одоо эрүүл мэндэд те өдөрт одоо 20-30 минут болж өгвөл 40 минутаас дээшгээ ерөнхийдөө цаг зарцуулаарай гэж хэлмээр байна. Биений хүчний одоо те одоо ийм одоо нэгсэндээ дасгал хөдөлгөөн хийлээхэд бидний одоо бие хөгжгөөс гадна хамгийн чухал нь юу гэхээр бидний оюун ухаан бас давхар одоо эрүүлж чаддаг байна. Тийм учраас дасгал хөдөлгөөнийг заавал хийгээрэй. За тэгээд энэ гоё бизнесийг хийгээ явж байгаа мөртлөө өөрөө корона тусцсан ч юм уу те. Эсвэл одоо өөрөө ингээ бүр ядарчихсан, туйлдсан, хит их тархан, хит их одоо те ийм одоо амьдралын хэм маяг нь алдагдсан байж болохгүй хана шүү дээ. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө одоо эрүүл мэндэд номер 1-т одоо анхаарал тавих нь бас энэ ами бизнесээс аюул чухал юм байна гэж хэлмээр байна. За 5-т нь болоход тэгэхээр 4-т нь болоход тэгэхээр маннам гэж байгаа байхгүй. За уулзалт бид бизнес хийж дээ. За
ямар ч бизнесээс ингэсэн уулзалт амьд харилцаан дээр явагддаг те. Хизээч би бизнес хийж байна гэж зүгээр нэг юм одоо арал дээр очиж байгаа ганцаараа уцаа мажаа суугаад ингэж байхгүй шүү дээ те. Тодорхой хэмжээгээр бид амжилттай явахын тулд тодорхой хэмжээгээр бид бизнесээ өргөдөхийн тулд яах ёстой вэ гэхээр хүнтэй уулзаж одоо хамтарч нэгсэн одоо ингэж амжилтанд хүрэх. За тэр тусмаа амын бизнесмен одоо ингангангийн бизнес гингүүтэй одоо амьд харилцааны бизнес байдаг. Тийм болохоор хүмүүстэй сайхан харилцах те, хүмүүстэй уулзах, хүмүүстэй хүний үгийг сонсох, хүнтэй найзлах те, иймэрхүү маягаар ерөнхийдөө өөрөө хүрээллийг тэлээд за тэгээд эрүүл сайхан амьдрал тэр хүндээ санал болгосноор хамтраад одоо илүү сайхан амьдрахын төлөө одоо вин-вин болдог одоо энэ бизнес байгаа. Тийм учраас ийм уулзалт маш чухал. За хин нэгэн хүнийг надтай уулзах болов уу гэж битгүүлээгээрээ өөрөө хоёулаа хизээ уулзах уу, таны цаг хизээ чинь болох нь те кофе ууй сквал одоо те алхахыг гэдэг ч юм уу те сквал гольф тоглоё ч гэдэг юм уу усан сэлгий ч гэдэг юм уу тодорхой хэмжээгээр хоббигоо те хобби ижлэгэн бол хоббигоороо хэрэг үгүй бол кофе уудаг ч юм уу те тодорхой хэмжээгээр ингээд маннамыг бий болгоно. За ингээд уулзалтыг бий болгосноор яах вэ гэхээр тэр хүнийхээ одоо ямар бодолтой явж байгаа, ямар одоо бүрэлдэхтэй, ямар зорилготой юм те тэрийг энэ уулзалтаараа бид нэр одоо яриад одоо хоорондоо одоо мэдрэх нь шүү дээ. За тэгсэн тохиолдолд за би энэ хүнд үнээр тусламаар юм те. Тэгсэн тохиолдолд амяасаа одоо бүтээгдэхүүнийг санал болгох те. Эсвэл одоо энэ хүн илүү сайхан амьдрахыг хүсэж чинь гэж бизнестэй нэмэлт орлоготой болоход яах вэ? Энэ хүн одоо аялаар явах туфтайх юм бол ингээд те дэлхийн аялаар одоо өмнө төлбөргөө гэр бүлээр явахад яавал болох вэ? Энэ талаараа ярихын тулд яах вэ гэхээр бизнесээ тайлбарлах нь шүү дээ те. За тэгэхээр яах вэ гэхээр юуны дөрөв маннаа уулзалт маш чухал байна те. Заавал хүнтэй уулзах. За тэр хүнийг одоо ямар нэг одоо ийм одоо ивентэнд урих те. Эсвэл одоо спонсортойгоо уулзах гэж одоо дуудах, одоо хоум митингүүд гэртээ уурж хооллох. За ингээд Амигийнхаа одоо энэ центр дээр ирээд те үн төлбөргүй одоо янз бүрийн чайхон те янз бүрийн одоо юм туршлага, янз бүрийн одоо юм тодорхой одоо ус хуух те одоо янз бүрийн ийм үйл ажиллагаанд одоо урих зэрэгээр уулзалт маань одоо янз бүр ахна шүү дээ тий. За уулзалт маш чухал ахна. За тавхан болоод ирэхээр юу ихээр бид нар одоо тий амиараа бизнес хийж явж байгаа болсоо тий. Тийм учраас амийн бүтээгдэхүүнээ одоо хэрэглэгчээсээ илүү сайн мэдчихэж л бид нар бизнес хийж шүү дээ тий. Хэрэглэгчээсээ илүү одоо бүтээгдэхүүнээ мэдэхгүй. Өөнөрөө тийм бүтээгдэхүүн байд юм уу мэдэхгүй шүү дээ. Яаж хэрэглэх юм мэдэхгүй гэж сууж ивэл тэр бол бизнес юм бол биш тий. Тийм учраас төрүүлээ одоо мэдээж хэрэг одоо энэ номон дээрээс ингээд сурсан ч гэсэн хамгийн чухал юм юу гэхээр өөрөө хэрэглээд үзэх хамгийн чухал тий. За ингээд амийн тий одоо бидний одоо тосны үнэр нь ямар вэ гэдэг ч юм уу. Бокны ч үнэр нь ямар вэ? Ингээ янз янзын асуултууд ирдэг шүү дээ тий. Тэгэхээр хэрэглэж үзээгүй байх юм бол үнэрлэж үзээгүй гэсэн үг шүү дээ тий. Юу номоо үнэрлэнэ гэж байхгүй тий. Тийм болохоор тийм үнэртэй ийм тий энэ бол ийм тийм гэдэг өөрийнхөө одоо мэдэрсэн одоо мэдрэмжээ тэр хүндээ хэлснээрээ тэр хүн маань гэд одоо нэгс нэшүүлээ итгэлцэл бий болгоно шүү дээ тий. За тэрнээс гадна чипүм эйм гэдэг нь бид нэр өөрсдөө эрүүл бүтээгдэхүүн хэрэгжилж өөрсдөө эрүүл сайхан байж хин нэгэн хүний одоо амьдралыг тий лайфстайлын өөрчлөлтөнд туслана шүү дээ. Тэгвэл өөрөө ердөөсөө гадаа ингээд гадуур царж байгаа ямар ч хамаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэж юм уу те энэ гоё энэ сайхан гэдэг одоо ингээ хүмүүс яриад яваад байгаа юм бас хүн өөрөөсөө бас ичих бас тийм том асуудал гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр одоо энэ амигийн бүтээгдэхүүнийг те за энэ номон дээр одоо би энэ өнөөдөр шалгаж дундааныхаа салбарт байж байна. Дэлгүүрт нь ирээд онлайнаар ч юм хамаагүй одоо энэ амиг тагаа энэ 2000 гаруй одоо нэр төрлийн за энэ одоо өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг нэг нэгээр нь хэрэглээд за тэр хэрэглэснийгаа юу нь одоо энэ гадуур зарж байгаагаас ялгаатай те энэ үнэтэйгээ дагаа усуудад би ингээд хэрэглэх юм бол хамаагүй хямдхан гэдгийг энэ одоо хэлхийн тулд дээрээс нь ямар одоо том одоо патентууд авсан ямар их одоо шинжилгээ янз бүрийн одоо доктор профессор одоо те гаргаж авсан энэ одоо альтернатив бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэх гэдэг байдлаар чинь бид нэр бүтээгдэхүүнээ сурах одоо хэрэглэх маш чухал юм байна. Тэгжээж одоо энэ бизнес чинь айжмаар үсгэнэ шүү дээ. За тэгээд 6-аад нь шууд сувж гэж байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг ямар ч одоо бизнесээс гэсэн хэрэглэгч хэрэгтэй тий. Жишээлбэл одоо Samsung-оор одоо амар гоё гар систем тий үйлдвэрлэлтэй тий. За тэгэнгүүтээ хэрэглэдэг хөнгөө бол яах вэ? Амар ихээр ингээд үйлдвэрлэлсэн байдаг хэрэглэх хөнгөө бол тэгээд тэр Samsung маань өөр давхар тий. iPhone маань ялгаагүй. Тэрнтэй ижилхэн ямарваа нэгэн одоо тий бид нэр ингээд амьдралдаа ердөөсөө тэр чигээр хэрэглээ байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд энэ гоё бүтээгдэхүүнийг ингээд маш гоё ингээд хэрэглээ одоо ингээд үйлдвэрлэлсэн тий. Одоо 62 жилийн түүхтэй Ами компани байгаль орчин болон одоо хүний эрүүл мэнд янз бүрийн ямар ч одоо мөөнөлөөгүй бүр ингээд патентлэгдсэн юм олон улстай бүр ингээд батлагдсан бүтээгдэхүүнийг ингээд үйлдвэрлэжлээ. За тэгсэн чинь тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ би хин нэгэн хүн одоо ойлгуулад те хин нэгэн хүнд тэрийг одоо хэрэглэхэд туслах чадахгүй хин нэгэн хүн одоо тэр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол миний бизнес, хувь хүний бизнес одоо ерөнхийдөө бол ямар ч одоо өсөлттэй
өсөлтөхгүй л байх юм гэсэн үг шүү дээ, тийм болохоор бид нэр хэрэглэгчтэй маш сайн хайрлаж явах хэрэгтэй, тий. Одоо нэг оо авдаг гэсэн үү, нэг сойз авдаг гэсэн үү, нэг нойлын цэс авдаг гэсэн үү, дахликс авдаг гэсэн хамаагүй 100 мянга 200 мянга та саяар авдаг гэсэн хамаагүй хэрэглэгч бол хэрэглэгчтэй. Тийм учраас хэрэглэгчдийгээ маш сайн хайрлаад хүндэтгээд тэр хүндээ болж юм бол авч байгаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг зөв хэрэглүүлэхийн тулд тэр хүнд бол байнгын халамжтай. Дээрээс нь тэр хүнийгээ яавал одоо энэ өдөр тутмынхаа хэрэглээгээрээ одоо бизнес хийх боломжтой, нэмэлт орлоготой болох боломжтой тал дээр бас ойлгуулад тий. Иймэрхүү маягаар одоо хэрэглэгчээс одоо байнгын хэрэглэгчээс одоо жижиг одоо бизнесмэнүүд за тэрнээс чинь одоо ингээд том бизнесмэнүүд за тэнгүүдээ лидерүүд одоо гарч ирдэг байна шүү дээ тий. Тийм болохоор бид нэр хэрэглэгчтэй маш сайхан хайрлаа, хэрэглэгчтэй ийм гоё бүтээгдэхүүн байгаа шүү гэдгийг одоо тий шеэр хийгээд за буруу муу юм хэрэглэж байгаа хүмүүсийг зөв ухаалаг хэрэглэхэд одоо туслаад нэмэлт орлоготой болоход бас туслаараа бидний бизнес бас өсөж дэмждэг байх нэ. За ингээд 7 толгой чи STP гэж байгаа байхгүй. STP гэдэг нь юу гэхээр бизнес тайлбар гэсэн үг байхгүй юу? Хин нэгэн хүнд одоо STP те shoulder planking-үүдээ өөрийнхөө одоо бизнесийг тайлбарлаж байна гэсэн. Хин нэгэн хүнд би бизнесээ тайлбарлахгүй тэр хүн ямар далтыг хардаг далаалал юм биш яаж мэдхүү те. Тийм учраас тэр хүндээ энэ бизнес ямар бизнес вэ? За тэгээ хөрөнгө орохгүй те дээрэс нь ямар ч эрсдэл авахгүй яаж хийх вэ? За марта ченж хийхэд болно. За ингээд таач тохирохгүй таалагдахгүй буцаалт хийж болно. Ямар ч эрсдэл авахгүй. Яг хувь хүний хөгжлөөр маш их одоо анхаардаг энэ 62 жилийн одоо энэ түүхтэй систем дотор бид үн төлбөргүй одоо хамрагдсанараа хувь хүн хөгжөөд өөрөө миний ингээ амьдрал хувь хүний амьдрал одоо апгрейд болох нэ гэдгийг тэгээ цаашлаад одоо энэ бизнесийг хүүхдэд өглөөлөх боломжтой насан туршдаа гадаадаар хүүхдүүдтэй гэр бүлээрээ аялах боломжтой хамт олонтой найз нөхөдтэй болох тийм ингээл ерөнхийдөө иймэрхүү одоо бизнесээ тийм анхан дунд одоо гүнзгий гэдэг одоо гурван шатлалтайгаар одоо хүмүүсттэй бизнесээ тайлбарснараа яах вэ гэх юм бол одоо тэр хүн маань хийхгүй өөрөө шийдэж штэ за хийсэн хүн байна оролдоод үзье үнэхээр ямар ч одоо хөрөнгө оруулалт авахгүй эрсдэл авахгүй би угаасаа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа юм чинь нэг нь хэрэглэж байгаа юм чинь хийгээд үзье яа дээ надад би бас өөрийгөө хөгжүүлмээр байна өөрийгөө сормоор байна би бас залуудаа тийм ингээд өөрийн гэсэн хувийн платформ гэсэн тийм одоо бизнестэй болмоор байна гэсэн хүмүүс байхыг хэн мэдэх вэ тийм учраас хүн болгонд тийм одоо тийм боломжийг бид нэр олгоё. Тийм учраас бид нэр STP-гээ заавал хийж явах хэрэгтэй. Заавал уулзаад хийх бүр сайн бүр болохгүй бол өөрийнхөө онлайнаараас ингээд STP хийх. За тэгээд амжилттай явж байгаа хүмүүсээ тийм анзаараад тахаар яадаг гэхээр STP бизнес тайлбараа доор гайж сар 100 удаа хийдэг гэж байгаа байхгүй юу. За жишээлбэл өнөөдөр би нэг хүнд STP-гээ ярьлаа те. Чи найзаа амийн дүн төлбөргөө бүртгүүлээд за тэгээд одоо бүтээгдэхүүний хэрэглээ таатах гол буцаалтаа хийгээд сар болгон дуунасаа аваад ингээд цаашлаад те ингээ аялах одоо өг залгамжлуулах ингээ янз янзын те одоо сургалтуудад үн төлбөргөө онлайн офлайнаар суралцах гэх зэрэгээр энийг би ингээ тайлбарчлаа. Маргааш ахад нэг хүн нөгөөдөр ахад би сар өдөрт нэг хүндлэлийг хийж чинь сартаа 30 хүндэл хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өдөрт орож 3-аас дээш хүн одоо амийн бизнесээ тайлбарлах нь маш чухал юм байна гэдгийг бас ойлгоорой. За тэгээд бизнес тайлбарлах гэхээр учиргүй заавал ингээ самбарын урд гаргал ингэх биш. Одоо кофе шопууд одоо кофе уугаа сууж явахдаа чи юу хэрэглэж байгаа те наадхаа ингээд хэрэглэхэд ямар вэ ингээд одоо тэр хүнийхээ үеийн сонсоо за тэр хүнийхээ те одоо үндэд харуулад нүн нүпи гэж ярьдаг шүү дээ хараа нарцсанд нь харуулад ерөнхийдөө бол STP-ийг хийхэд болдог байгаа шүү. Тэгээд хийгээд явхад явцын дунд өөрөө хөгждөг. Тэгээд тэрнээс биш гинт би ямын хий ингээл одоо те бүгднгээ ингээл амар лаг хийнэ гэж авахгүй шүү дээ. Айжмаар цаг хугацаа өнгөрөөд одоо туршлага суугаад ирдэг учраас эхэндээ ингээд нэг сайн яаж чадахгүйсэн ч гэсэн хамаагүй өөрийнхөө ойлгосныхоо л 3 минут ярьсан ч болно. Тийм учраас тэр тал дээр өдөөсөө санаа зовх шаардлагагүй. Хүн болгон л өдөөсөө 0-оос эхэлдэг. Хүн болгон л өдөөсөө аагаас эхэлдэг учраас тэр тал дээр санаа зовх шаардлагагүй шүү. За тэнгүүдээ 8 болох ч сандаан гэж байгаа байхгүй энэ маш чухал. Бид нэр ингээд одоо зөвлөлдөх, зөвлөгөө авах энэ маш их чухал тий. Яагаад тэгэхээр хувь бие даасан бизнес учраас яг юунаасаа яаж хийхээ мэдэхгүй. Дээрээс нь хин нэгэн хүн би амын бизнесээ тайлбарласан чинь одоо буруу шахаж гэх юм үү те эсвэл одоо үл тоомсруулах гэх юм уу эсвэл одоо янз бүрийн асуудлуудаас болоод хувь хүн өөрөө одоо тэ одоо стресстэй ч юм уу янз бүрийн асуудал гарсан тохиолдолд хойно дандаа спонсорууд нь байж идэг те спонсортой хозяага ярилцаад би өнөөдөр ингэсэн би одоо яах вэ одоо тодорхой хэмжээний зөвлөгөө аваад те за мэдээж хэрэг тэр хүнд спонсор байдагтай ажиллах одоо таны доорч гэсэндээ танаа багт байгаа хүний спонсор нь таа байхгүй юу тийм учраас тэр хүнтэйгээ хүртэл сайхан холбогдоод бид нэр ингээд яг ийм одоо network маягаар те одоо ингээд бие биендээ вин хоорондоо зөвлөлт өгөөд бие биенээсээ одоо суралцаад за ингэж явдаг одоо энэ бизнес учраас энэ сандаа маш чухал те заавал би өнөөдөр нэг хоёр хүн бүртгүүлсэн би хичнээн одоо поинтны одоо бүтээгдэхүүн борлуулалт хийсэн ч юм уу эсвэл хин нэгэн хүн надаас бүтээгдэхүүн авсан ч гэдэг иймэрхүү юм ярих биш
өнөөдөр ингээд те ийм байсан, тийм байсан. За би маргааш уулзах хүнтэйгээ одоо юу гэж ярил зүгээр үү, юу бэлдэж очих уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар одоо хоорондоо зөвлөлдөх маш чухал. Тэгээд энэ чинь нөгөө багаараа одоо хийдэг бизнес ганцаараа бол хол юу яана хурдан явна, багаараа бол хол явна гэсэн шүү дээ. Тийм учраас хурдан явах, удаан явах бол энэ бизнест no problem те. Энэ хүн ингээс Таяманд очлоо, энэ хүнгээс Эмералд очлоо, энэ хүнгээс PT очлоо гэд ингээд өөртөө ингээд харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Хүн болгоны эхэлж байгаа гараа шал өөр, хүн болгоны бодол, хүрээлэл, хүн болгоны те энэ амын бизнестэй одоо хөрөнгө оруулж байгаа цаг хугацаа шал өөр учраас тэр хүнтэй бити өөрөө одоо юу ягараа зүйлээрээ зүгээр би өөр дээрээ фокус өгөөд өөрийгөө хөгжүүлнэ гэдэг дээрээ айжмаар те одоо сурж байгаа одоо хийж байгаа юмдаа талархаад өөрийгөө жоохон үнэлээд өөрийгөө жоохон ингэ иймэрхүү маягаар бизнесээ хийхэд болдог бизнес байгаа. Тийм учраас багийнхантайгаа сайн холбоотой одоо өөрийнхөө спонсортой тэрдсмаа маш сайн холбоотой байгаарай гэж хэлмээр байна. За тэгэнгүүтээ 9 нь болгож шивлээ гэж аахгүй. Шивлээ гэдэг нь өөрөө юу гэх юм бол бас итгэлцлийг бий болгох гэж байгаа байхгүй. Манай Монгол тийм үг гэдэг те нэр угарахаар яс угар гэдэг үг гэдэг те. Ямар нэгэн хүнд би итгэлийн нэг алдах ч юм уу те. Ямар нэгэн асуудлаар би тэр хүнийг гомдоох ч юм уу. Эсвэл тэр хүн надад итгэхээ байлаа гэж чинь өдөөсөө амьд харилцаа ингээд шууд тасардаг байгаа те. За тийм учраас хин нэгэн хүнийг одоо те ягсуугаа маш сайн одоо биелүүлээ. Цагаа сайн барьж тэр хүнтэй амлсан амлалтаа сайн биелүүлж тэр зэмээ өөртөө амлсан амлалтаа, за спонсортой амлсан амлалтаа, багийнхандаа амлсан амлалтаа яг одоо те хувь хүн өөртөө ч гэсэн ингээд одоо амлалтандаа маш одоо эзэн байгаарэ. Дээрээс нь одоо хэрэглэгчдтэй ч гэсэндээ те одоо маш ийм хэрэглэгчдтэй амьд харилцаа маш дотно биш маа гэд чинь одоо илбэг тэгээд хуурахгүй үнэнч байгаарэ гэж үнэнч байгаарэ гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол амьд харилцааны бизнес учраас бид нэр мэдээж ярэ те энэ бизнесийг өнөөдөр хийх болох гэж байгаа биш. Үе дамжуулаад хүүхдийнхөө хүүхдэд үе дамжуулаад хийх учраас ингээд яарал таарна гэдэг үг байдаг. Ингээд чэдэрүү те хийж байгаа одоо яг энэ ажилдаа эзэн болоод те. За тэгээд өөрөө яг ингээд энэ бизнесийн эзэн болснороо энэ бизнес маань маш гоё сонирхолтой. Энэ бизнесийнхаа одоо жоохон энэ амжилтууд маань аюу гоё намттай. Ийм гоё аз жаргалтай ийм гоё бизнес шүү гэдгийг бас харуулмаар байна. За тэгээд 10-р нь болохоор e-com гэж байна. E-com гэдэг нь юу гэхээр бид нар одоо сошиал үүсгэн байна те. Сошиал зөвхөн болгон хувийн одоо YouTube чанартай болсон байна. YouTube чанараас гэдэг чинь л нэг сар болгон хэдэн зуун саяар нь олдог хүмүүс зөндөө бай тээ. Ядаж тэхгүй маа гэхэд бид нэр одоо хин нэгэн хүнд тээ одоо би энэ сайхан бизнесийг одоо хүргэмээр байна тээ. Хин нэгэн хүн би энэ гой сайхан бүтээгдэхүүнийг хэрэглүүлж гэнсэн. Хин нэгэн хүн энэ сайхан одоо хамт олон дотор оруулаад тээ. Ингээ сайхан хамт олонтой болгочихсон. Хин нэгэн хүн дэлхийгээр сайхан аялахад ингээ тусалчихсан. Хин нэгэн хүний эрүүл мэндэд тээ анхаарч байгаа гэсэн. Янз янзын одоо юм бодлоо байгаа шүү дээ тий. Одоо тэднийг өөрийн одоо хувийн одоо тий сууг YouTube пэйж болно, Instagram пэйж болно, Facebook пэйж болно, Kakao пэйж болно, TikTok пэйж болно. Юудасаа өөрийнхөө одоо хийж байгаа тий одоо ийм гоё онлайнаараа дамжуулаад одоо өөрийнхөө бодож байгаа бодол болон өөрийнхөө бизнесийг хүргэх бас боломжтой. За тэгээд сүүлд ингээ хэлээд юу гэхээр амын бизнес маань юм зардаг бизнес биш ээ тий. Юм зараад угаасаа 100 хүн дотроос 5% нь 5 хүн юм маш сайн зардаг гэж байгаа байхгүй. За хэн ямар ч хүн юм зарахыг хүсэхгүй те. Яагаад вэ гэдэг юм бол хүнээс юм хөдөлж авахтаа юм баярлдаг шүү дээ. Тэгтээ юм зарахтаас те хин нэг хүн их юм зарахыг хүсдэг те. Гэтэл энэ амын бизнес маань юм зардаг бизнес биш. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ сайхан бүтээгдэхүүн, энэ сайхан промошн те, энэ сайхан одоо бүтээгдэхүүнийг хин нэгэн хүн хэрэглүүл тэр хүн те хэрэглүүлж гинсэн гэсэн үгнээс тэр хүн ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнээ одоо санал болгодог болохоос биш тэр хүнийг аваач гэдэг ингээд дарамтлаад ингээд зовоогоод ингээд идэх байх нь шүү дээ. Тэрний үсэг ихээр ерөнхийдөө бол чомбуу чондор ахгүй. Хямяан сум би чомбуу чондор гэдэг нь ухаалаг хэрэглэгийг өөрөө хэрэглэж үзээд гоё мэдрэнгүүтэй хин нэгэн хүнд энэ мэдээллийг түгээх л байгаа байхгүй тий. Заавал Instagram, Facebook дээр тий янз бүрийн одоо хүний идэ болсон болоогүй юм даар шеэр хийгээл тэрийг шеэрлээл доор нь янз бүрийн бичээд ч юм уу тийч цаг хүрхийнхаа орно. Хин нэгэн хүн ч гэсэндээ юм хүч нэгдэж байгаа, юм хүчний витамин энэ дажгүй юм байлээ шүү. Хэрэглээд үзээсэй гэдэг үгнээс мэдээллийг түгэж байгаа болохоос биш. Тэр үе хүч нэгдэж байгаа хүнийг заавал авах хэрэгтэй. Би заавал зарах хэрэгтэй гэсэн одоо энэ бизнесийг хийх юм бол ямар ч утгагүй, ямар ч сонирхолгүй одоо тийм одоо холч хийхгүй, дач хийхгүй тийм бизнес болно тийм учраас төрүүлээд өөрөө ухаалаг хэрэглээд за хэрэглэсэн одоо бүтээгдэхүүн те энийгээ одоо хүмүүсттэй санал болгоод за хэрэглэх хүмүүстд нь сайхан яаж хэрэглэхийг зааж өгөөд за тэр хүмүүс дотроос визний амжилт нь болдог бол угаасаа өөрөө сайхан өндөртгөө бүртгүүлээд хэрэглээд за тэгээд одоо бонусаа тий зарлага орлого болгоод тодорхой хэмжээгээр бонусаа аваад ингэж явах нэ. Тэгээд цаашлаад би яг ажлын бизнес юм яриана. Би хараа болтгүй. Би хүүхдээ хараад гэртээ сууж. За би ажлынхаа жоохон нэмэлт орлоготой олмоор байна. Би өөрийн гэсэн би даасан
энэ бизнесмен, бизнесвумен болмоор байна гэсэн хүмүүс чи байх те зөндөл байгаа шүү дээ. Тийм хүмүүс хэрвээ гарч ирэх юм бол тэр хүндээ өөрөө одоо сурсан, мэдснээр заагаад, цугтаа суралцаад, цугтаа гараа бариад, вин болоод энэ систем дотор орж ирээд цугтаа суралцаад, энэ сургалтынхаа системээрээ одоо дамжуулаад одоо өөрөө хөгжүүлээд тэгээд эрүүл одоо аз жаргалтай энэ одоо бизнесийг хийх боломжтой байх нэ. За тэгээд одоо бүх лидерүүдтэй бүгдэнд нь энэ 10 зуршлыг одоо дадал зуршил болгоорой гэж хэлбээрээ. Тэгээ бүх одоо лидерүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ одоо өөрийнхөө бодсон одоо тодорхойлсон зорилготой заавал хүрээсэй гэж хүсэж байна. За баярлалаа.